Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 даваас басан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаараатай амир цаг нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 18-ны мигмар гарагийн дугаар шууд өргөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Цанцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Аржанчуулангийн анхны ундрахаас авсан Аршан, Андгатай Жанчуулан, мөн автомашины радиатор пар, кондишны асуудлыг бидэнд даатга 22 жилийн туршлагатай анхдагч радиатор сервис хамтран ажиллаж байна. Шохруудтай өчигдөр мэндийг хүргэе. За бүхэнд нь өчигдөр мэндийг хүргэе. За мигмар гарагт бит хоёр бүхэндээ гимтэргийн тухай ярьж өгдөг тийм. Тэгэхээр өнөөдөр гимтэргийн тухай ярих нэ. За миг чамар хэрэг бэлтгэсэн бай. За өнөөдөр би их сонирхолтой. Би өөрөө бүр орлоо. Тэг бүр ярихын төс болоод оржуулж явах та. Тэгээс уужлаа. Оросын хөлсний алуурчны тухай гимтэрэг ярьж өгнө. Та дээр нөгөө эмэгтэй толгойлогч нарын тухай ярьж байлаа юу? Энэ нэг хүний түүх юм. Нэг хүний юм. Тийм дандаа одоо нөгөө юу гэх юм те Оросын гимт хэрэгтнүүдийг хөлсөөр халдаг байсан хүн гэх юм уу? Гимт хэрэгтнүүдийг халдаг гэсэн хүн яг үнэ. Ямар сонин те. Тэгэхээр одоо захиалах даллаг үйлдвэрлэх хүн биш те. Яг үнэ хөлсний алуурч. Тийм ээ. Амьдрал нь их сонирхолтой юм хүн билээ. За тэгээ манайхан групптэй нэгдэж амжааг байгаа л Facebook айлтаск дээрээ хамар цаг нэвтрүүлэг гэж хагаад групптэй нэгдэр одоо л 63 мянган гишүүнтэй болсон байлээ. Тэгээд шинээр орсон группт элсэж орсон сонсогчдод бас баярлалаа гэж хэлье те. Яг үнэ. За тэгээ эрэгтэй алмас шонхор болжмор бэлцэнхуунуудаа бүгдэнд нь баярын мэндийг хүргье. Яг зөв баярын мэнд хүргье. Баяраа сайхан өнгөрүүлээрэй. За өнөөдөр миний ярих хэрэг маань баатарлаг алуурчин гэж байгаа. Жилдээ шиг төстэй юм ярих гэдэг юм. Тийм үү. Гарчиг нь өөрөө их жоохон сонин те. Алуурч хүн баатарлаг байж болох уу гэхээр бас жоохон сонир байна шүү дээ. Бас нөгөө талаар одоо баатарлаг хүн бас аллаг болдож болох юм уу тийм. За 2013 оны 2 сарын 1-ний өдрийн 14 цагт Америк нэгдсэн улсын Калифорнигийн өмнөд хэсэгт байх Фресно хотын нэгэн уулзуур дээр тун аимшигтай автомашин осол гардаг. За харахны том машин болон жижиг тэрэгний дунд хүн хавчуулагдсан осол байж л дээ. За ингээд ойролцоо явж байсан иргэд тэдэнд туслах гэж очтол машины цонх гинт нээгсэн усал гаргасан машины цонх гинт нээгдээд за ингээд дотроос нь үл таних эрг гарч ирснэ. Би Есүс Христ байна. Та муусаа өнгөт арьснууд үгсэн ч яадаг юм хэмээн хашгирсан. За тэрээр уг ослыг гаргасан машины жолооч 54 настай Jet McBride гэдэг ир байсан. За тэрээр метр 90 см өндөр 130 кг жинтэй тун биерхүү нөхөр байсан гинэ. За дээрэс нь угээр ослыг санаатаа гаргасан. Өнгөт арьснуудыг ална хэмээн хохирогч руу дайрч осол гаргасан болж таарч байгаа. За энэ Жет харваас өөрийн ухаангүй мэд харагдсан ба тэрээр учир шалтгаангүйгээр гинт уурлан ослын газар туслах гэж ирсэн нэг олон хүмүүс дундаас нэг эмэгтэй лүү учир зүггүй дайрч эхэлж. За мэдээж бүгд сандралдаа тэг яахаа мэдгүй паникийн байдалд байх үед гинтхэн гартаа сүх барьсан нэг залуу гүүж гарч ирээд нөгөө энэ орилж исэн Жет гэдэг нэрийн толгоор нүдэж гисэн маа сүхээр. За нэлээд цогсны эцэст Жет ухаан алдаж газар дунсан. Харин сүхтээр ухаан алдсан Жетийн хажууд суугаад цагдаа нар эртэл хүлээсэн гэдэг. За ингээд сүхтэй эрийг гаднаас нь харвал туранхай мөрөөр татсан юм бурж хөрөстэй ачаа бараага үүрсэн яг л гудамжинд амьдардаг мэт харагдсан юм л дээ. Ямар тач удалгүй цагдаа нар хэргийн газар дээрч осол гаргасан Жетийг баривчилсан харин хажууд нь зогсох сүхтэй эр баатар болж хөрсөн байдаг. За түүний нэрийг Кай гэх бөгөөд Канад гаралтай олон жилийн турш хүний нутагт аялж яваа жуулчин гинэ. Тэрээр хэрэг гардаг өдөр Америкийн нэгдсэн улсад дөнгөж ирээд байсан. За ингээд нөгөө hitchhiking гээд танихгүй хүний машинд суугаад ингээд аялалд гар авчдаг нөхдүүд байдаг шүү дээ. Яг тийм л залуу байсан л дээ. Ингээд энэ нөгөө осол гаргасан Жетийн машинд сууж таарсан. За эхэндээ тэгэд хоорондоо нэлээд сайхан яриа өрнүүлсэн боловч сүүлдээ энэ Жет гээд гаяр би жаахан охтод дуртай. Өмнө нь өсвөр насны охинтой хүчээр бэлгийн харилцаанд орж исэн гэх мэтчлэн хачин зүйлсийг ярьж эхэлсэн. Гэхдээ энийг их л баг харахалтайгаар ярьсан гэж байна. За тэгээ үргэлжлүүлэн би үнэндээ бурхан. Тийм учраас би юу ч хийсэн өршөөгдөн гэд ямар ч утгагүй балаа зүйлсүүдийг ярьж эхэлсэн нэ. Тэгж ярьж яснаа гинтгэн нөгөө энэ ажууд нь суужсэн Кай гэдэг залууд хандан. Хоёулаа миний чадрыг ерөөс туршиж үзэх гэж хэлсэн. За ингэж хэлээд ойролцоо ажиллаж исэн өнгөт арьстай эрийг шуудхан дайрцсан машинаараа. За ингээд Кай жолоочийн хажуу талын суудлаас болсон бүх процессыг харж исэн. Жетийг өөр хүнээс нөгөө дараагийн хүний нэг одоо хохирч болохоос өмнө аварсан болж таарч байгаа шүү дээ. Тэгэхээр нэг өсөндөө энэ хажууд нь сууж явсан жуулчин Кай гэдэг эр баатар болж хөрсөн гэсэн үг.
За тэгээ удалгүй хэвлэл мэдээллийнхэн хэргийн газарт ирцгээж Каяас ярьслага авсан. За тэрээр ямар ч айд сандарсан шинжгүй өөртөө тун итгэлтэйгээр юу болсон процессыг баг хөгжилтэй шахуухан сэтгэлзчдэд хэлсэн. За би ингээл тэр орилол ингээл эмгтэрүүд дайрахад би сүхээр ингээд дайрах толгоор нь ингээд нүдцэн гэл. За ингээд Кай ганцхан сэтгүүлчд ярьслага өгчвөл бус сэтгүүлчдэд ямар ч та яриа өгөхгүйгээр ингээд тэргийн газараас яваад өгсөн. За удалгүй ууг ярилцлага алдаршиж хүн болгон л энэ сонирхолтой хэм маягтай ярьж байгаа энэ Кай гэдэг эрийг Баатар хэмээн дэмжиж эхэлцгээсэн. За ялангуяа ярилцлага өгөхдөө хэлсэн smash гэж байгаа. Smash гэдэг нь одоо бут нэргэх гэсэн утгатай үг юм байна л да. Би түүнийг ингээд толгоон дээрс ингээд бут нэргсэн гэж хэлж байгаа. Тэр байдал нь хүмүүст их таалагдсан. Ингээд smash man гэж дуудагдах болсон буюу орчуулах юм бол бут нэргэгч гэж хэлэгддэг болсон гэнэ. За ингээд Кай маш хурдан хугацаанд алдартай болж хүн бүр түүнийг Баатар хэмээн үзэж хэд хэдэн телевизэн шоунд оролцох урилгыг авсан. За бүр Америкт тун алдартай хошин шогч Jimmy Kimmel-ийн нэвтрүүлгийн багийнхан түүнд бас нэвтрүүлэлт оролцоочийг санал тавьж араас нь гүүх болсон. За бүр Justin Bieber хүртэл хамтран уран бүтээл хийх санал гаргаж ирсэн гэнэ. За удалгүй дараагийн ярилцлага нь болж за ярилцлага авч байгаа багийнхан Каийн байгаа байдлыг хараад жоохон гайхсан юм байна. Учир нь тэрээр хөдөөний гинэн хонгоор тусч залуу юм шиг харагдчихсан техникийн ярилцлага дээрээ. Тэгсэн мөртлөө нэг тийм огцом тааварлшгүй үйлдэлийг гаргадаг гэхүү. Жишээлбэл дэлгүүрээс хулгай хийж байгаа. Хулгай хийснээ тэр хулгаасан зүйлсээ хоолгүй байгаа гудамжны хүмүүс тарааж өгнө. Согтуу хүн өөрөөс нь жоохон хэцүү харагдах юм бол тэгээд үүрчсэн цүнхээ өгөх жишээний ер нь жоохон юм төсөөлшгүй зүйлүүд хийдэг гэхүү. За тэгтээ юу юунаас илүүтэйгээр хүмүүс түүний эрх чөлөөтэй байдлыг нэг дэмжсэн. Ер нь бол өөрийнхөө те тусч залуу юм байна л гэж дүгнсэн гэсэн. Яг тэгээд энэ ч бас зөвтгөх гэхээр хулгай хийгээд хүн тусламж бас юу юм те. За тэгээ уг нь түүнд олон шоунд оролцоод алдартан болох боломж бол зөндөө байсан. Гэвч юу ч гэсэн бэ гэхээр би тийм мэдгүй тийм олон шоу нэвтрүүлэг би одоо тийм алдартай болно гэсэн тийм ерөөсөө мэдгүй. Би зүгээр л surfing буюу те одоо далайн давлгаан дээр сайхан гулгаад л навчин тамхи татаад ингээд амьдрнаа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр яг энэ өөрийнх нь ярианы хэв маяг л хүмүүст таалагдсан байна л да. Их чөлөөтэй, тусч те өөрийнхөө юм залуу. За тиймээс хүмүүс түүнийг үнэхээр эрх чөлөөтэй гинэн хонгор те манахаар бол өстой хүүхдэрэ зантай жаахан хинэггүй боловч хүүхдэрэ зантай ийм хүн юм байна да гэж хүндэлж хэлсэн. За тэгээ удалгүй Jimmy Kimmel-ийн нэвтрүүлгийн багийнхан түүнийг ятгаж нэвтрүүлэгтээ оруулах болсон. За ингээд Кай Лос Анжелесыг зорьсон. За ингээд Лос Анжелест очиход маш олон хүмүүс Smash Man гэх ингээд орилдоод түүнийг угтан авсан баяртайгаар. За ингээд зураг авахыг хүссэн. Гэтэл Кай бас л сонин үйлдэл хийсэн. За ямар үйлдэл хийсэн бэ гэхээр нөгөө шүтэмширж байгаа хүмүүсийнхээ өмнөх сүгт гудамжинд өмдөө шутлаа шийсэн гинэ. За тэгээ түүнтэй хамт байсан нэвтрүүлгийн албаныхан бүр энэ гаргаж байгаа үйлдэл нь гайхшаад арай гэж болиулаад нөгөө захиалга өгсөн байсан буудлын руу авч хүргэж өгсөн. За тэрээр алдартнууд ихээр байрладаг алдатай Roosevelt гэдэг зочид буудалд байрлсан. За тэгээ очингуудаа нэг шил вискийг тэр чигээр нь хүндрөөд зочид буудлыг хүлээн авах танхимд ингээд скейтер гулгаад эхэлсэн байдаг. За тэгээд уг зочид буудалд алдартнууд байрладаг нэлээд одоо алдартай буюу ер нь ёс зүй гэрхэмлдэг юм зочид буудал байсан. За тиймээс удалгүй хамгаалагч ирээд Каин хийж байгаа скейт унж байгаа үйл одоо юу гэдэг ямар нэг юм болохгүй хөдөлгөөний болохгүй гэдэг нь хоригдсан гэсэн үг л тийм. За ингээд нэвтрүүлгийн багийнхан ч түүний хачин байдлыг нь бас жоохон гайхацгаасан. За тэгсэн чинь удалгүй нөгөө Кай чинь бухимдаад өөрийнх нь те одоо скейт унахыг нь хориглоод тахаар нь уурлаад цүнхнээсээ хутга гаргаж ирээд шал руу одоо хутгаар ингээ балбсан гэн. За тэгээ нэвтрүүлгийн багийнхан ч гэсэн л гайхсгүй энэ хүчтэй Баатар хүн байгадаг. Гэтэл яасан айхтар сэтгэлийн одоо тэгээ савлгаатай хүн юм болоо гэж гайхсан. За тэгтээ бол твцсэн маяа. Тэгэхээр хүн болгон те түүнийг дэмжижсэн. Тэгэхээр за яхав жоохон эрх чөлөөтэй юм зан характертай хүн юм байлгүй дээ гэж ойлгох гэж хичээсэн байдаг. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлээ. За, ар шинжлэгийн анхны ундрагаас авсан аршаа хандгаа тажинжуулаа. Тэгэхээр ар шинжлэгийн аршааныг монголчууд эртээр үес олон төрлийн эмгэхийг илааршуулах, бие эрүүл байлгах зорилгоор хэрэгжилж ирсэн. Эмч маранбууч гэсэн үг аршааныг хэрэглэхийг зөвлөдөг бас нэг тухайн ном судартанд тэмдэглэн үлдээсэн байдаг. Илааршуулах чадварыг нь Монгол болон зөвлөлтийн эрдэмтэд 20 дугаар зуунд шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад энэхүү ундрах дээр нөхцөл анхны бүтээгдэхүүн болон совлил байгуулжээ. Хандгаатай жанжуулан аршааны
их ундрагыг бохирдуулахгүй удаан хугацаанд онгон дагшин байдлаар нь хадгалах хойч үедээ өвлүүлэн үлдэх үүднээс 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд авч хэрэглэгч болонд хүргэх зорилгоор хаанч хязгаар ширэхэд хялбар хүнсний эрүүл ухаан шаардлага хангасан савлгаатаар үйлдвэрлэж байгаа юм байна лээ. За тэгээ хандаатай жанжуулан хэрэглэгчид олон жил таашааж ирсэн байгалийн чанараа алдалгүй буюу ингээ шинээрээ бид нэрдэг. Тэгээд угаасаа хараад нөгөө хандгааны зурагтай болох шууд ялгаа мэдчих واخ тийм. Яг үнэ. Та өөрийн болон хайртай хүмүүсийн эрүүл мэндийг даатгаад дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брэндээ бас дэмжээрэй. За олон жил хүмүүс хэрэгжилсэн чанар нь баталгаажсан Төв аймгийн Эрдэнэ сумын брэнд гэж явдаг. За Эрдэс бодис нь хүний бид сайн гэдэг нь мэрэгжлийн байгууллагын лабораториор баталгаажсан байдаг. За та хаанаас л бол хаанаас худалдаж авах боломжтой сошиалайг нь хандгаатай жанжуулан. Холбогдох утасны дугаар 88 5 37 73 88 5 37 73 гэсэн дугаарлал холбогдоод мэдээллийг авчулна. Баярлалаа хамтраж явсан ар жанжуулангийн анхны ундрагаас авсаашаа хандгаатай жанжуулан байлаа. Баярлалаа. За ингээд энэ Кай гэдэг баатарлаг залуучийг хачиг үйлдэл гараа. За ямар ч тач нөгөө зураг авалтын багийнхаа нэвтрүүлэгтээ оруулах гэж зүтгэсээр байгаа нэвтрүүлэгтээ оруулаад зураг авалтын өдөр болсон. За тэгээ бүгд түүний энэ гинтийн зан характер огцон өөрчлөгдөг аашинд нь бол санаа зовж исэн. Гэвч аз болж нэвтрүүлэг бол амжилттай өндөрлсөн байдаг. За гэхдээ нэвтрүүлгийн албаныхан за энэ нөхөрт бол дахижил зуралдахгүй юм шүү гэдэг ингээд орхисон. За гэвч удалгүй хүмүүсийн мэдхгүй Кайын хар бараан талууд ил гарч эхэлсэн. Нөгөө баатар чинь тий. За нэвтрүүлгийнхэнд яригдсан Jet McBride гэдэг гэр осол гаргаад за осол гарах үед нь энэ хүн ч очоод нэг аварсан болж тараад байгаа шүү дээ. За ингээд энэ уг ослын шүүх хурал болсон 2013 оны 2 сард за энэ үед Кай ч гэсэн шүүх хуралд оролцсон. За тэгсэн шүүх хурлын үеэр Кай хэрэгтэн Жетэд мансууруулах төрлийн зүйл санал болгоод за ингээд түүнийг нь хэрэглээд мансуурсан байх үедээ энэ Жет гэдэг гаяр урд байгаа Жет гэдэг энэ ирийн чихэнд л Кай хэлсэн гинэ. Урд байгаа том тэргийг мөрөгчөө юу ч болохгүй штэ гэж хэлсэн байдаг. За нэгсэн одоо энэ ослыг гарахад торхирсан тий хажуунаас нь дэмтсэн гэх юм. За тэгээ энэ үеэс хүмүүс Кайын бараан талуудыг нь баг багаар анзаарч эхэлсэн. За хэдийгээр хэрэгтэн өөрийн гараар хэрэг үйлдсэн боловч Кай ч гэсэн зүгээр байгаагүй буюу түүн тодорхой хэмжээнд нөлөөсөн шүү дээ тий. Тэгээ бодоод үзэхээр хүний толгороос сүхтэй дайрна гэдэг бол бас л айхтар үйл явдал шүү дээ. Биш юм шүү. За тэгээ ямар ч тач Кай аргагүй хамгаалт хэмээн ямар нэгэн яаж шийтгэл авалгүй хэрэгээс мултарч чадсан. Харин Жет сэтгцэн эмнэлэгт 9 жил эмчилүүлэх ёстой болдог. За Кай үнэндээ тийм ч гэнэ хонгор нөхөр биш гэдэг нь нийтэд ил болсон ч хүмүүс үргэлжлүүлэн түүнийг хайрласаар л байсан. За гэвч түүний үнэн мөнэн 2013 оны 5 сарын 13-ны өдөр ил болсон буюу Нью-Жерсигийн цагдаагийн газарт манай ажлын залуу ажилдаа ирэхгүй сургаггүй алга болчихлоо гэсэн дуудлага өгснөөр илэрдэг. За сургаггүй алгуулсан эрийг Жозеф Калвин гэж нэрлэн 73 настай байна. За тэрээр тун алдартай өмгөөлөгч байсан. Тэгээ удалгүй цагдаа нар түүний гэрт очиж шалгасан юм байна. Тэгээ доторхойг нь шалгахад энэ Жозеф гэдэг өмгөөлөгч орныхоо хажууд нас орсон байдалтай олдсон. За тухайн үед Жозеф зөвхөн дотор хувцас өмсөөд дотор хувцас дээрээс нэг оймстой гол байсан. Тэгээд нүүр нь ерөөсө хүн танихын аргагүй гэмтчихсэн. Бүх бие нь хөөх нийц суулцсан байсан. За ингээд хэрхийг нарийн мөрдөж эхэлсэн. Удалгүй өмгөөлөгч Жозефийг алсан алуурчны зураг хүргийг ингээд улс орон даяар телевизээр цацж эхэлсэн байдаг. Нээлттэй байдлаар эрен суулжсэн гэсэн. За тэгээд тухайн үед хүмүүс зурагтаар гарч байгаа алуурчны зургийг хараад бүгд шоконд орцсон. Яагаад тэгэхээр үгүй тэг хэдхэн сарын өмнө Баатар гэж дахиж хүртэж ирсэн нэг Кай гэдэг залууч нь энэ өмгөөлөгч Жозефийн хэргийн гол сэжигтэн буюу алуурчин болоод ингээд телевизээр зураг хүргэн хайж гинэ гэж цацсан байдаг. За ингээд энэ Кайын бүтэн нэрийг Caleb Lawrence McKilvary гэж нэрлэдэг гинэ. За тэгэхээр Кай энэ хэргийг үйлдсэн болж таарч байгаа. Тэгээ мөрдөгчөд хэрэгтэн дээрэм хийх гэж хохирогч руу дайрсан. За эсвэл өс санаж аллах үйлдсэн байх магадaltaй гэж ихэндээ таамагласан. За тэгээд хохирогчийн гэрээг шалгаж үзэхэд хачиргалтай нь ямар нэгэн байдлаар хэрэгтэн хохирогч хоёр хоорондоо муудалцаж зодтолцсон уул мөр байгаагүйгээр зогсохгүй гаднаас хүн орж ирсэн уул мөр байгаагүй. Тэгэхээр хохирогч бол гэртээ энэ хүнийг одоо хаалга өөрийн гараар хаалга нэгэд оруулсан байж магадгүй тийм. За ингээд цогцос анх олдсон өрөөг тойруулан харахад ширээн дээрээс ямар нэгэн зүйл тэмдэглэж утсан юм цаас олдсон. За тэгээд тухайн цаасан дээр утасны дугаар байсан. За хэний утасны дугаар байсан бэ гэхээр нүг Кай гэдэг энэ залуугийн утасны дугаар нэр нь бичээстэй байсан гэж байна. За тиймээс цагдаа нар энэ Кайг уг хэрэгт хамааралтай гэж үзсэн. За бас нэг сэжвэр болох зүйл нь галт тэрэгний тасалбар байсан гинэ. За ингээд цагдаа нар хяналтын камерыг шалгаж үзсэн. Тэр галт тэрэгний тасалбар буюу одоо тэр ойр хавцан камерыг шалгаад үзсэн чинь нөгөө өмгөөлөгч нас орсон өмгөөлөгч Жозеф үл таних тайрамл үстэй буржуур үстэй эрийг галт тэрэгний буудал дээр ингээд тэрвэрч байгаа.
талбарны тасалбар өгснөхийн дараа ингээд нэлээ халуун дулаан байдлаар тэврээд бие биенийгээ хараад инээмсэглэж байгаа дүр зураг тодхон бичигдэж үлдсэн. За энэ хүн бол нөгөө Кай болж таарч байгаа. За ингээд Кай гол сэжигтэн болсон. Тэгээ удалгүй Кай өөрийн сошиал хаягтаа тун хачирхалтай пост оруулсан. За тэрний юу гэхээр танихгүй хүний гэрт толгой айхтар хүчтэй өвдсөөр сэрлээ. Амнаас төмөр амтагдаад нүүр аманд нэг тийм нойтон шингэн зүйл байсан. Ийм байдалд орвол та яах байсан бэ гэж утгатай пост оруулсан юм. За ямар тач цагдаа нарт түүнийг эрен сурвалжилж хайж эхэлсэн боловч хурдан олж чадахгүйсэн. Яа тэр юм ч нөө аялагч буюу нэг газартаа удаан байдгүй ийм хүн байгаад байгаа штэ. За гэтэл энэ үед нэгэн эмэгтэй за би Кайтай холбогдсон гэж цагдаад дуудлага өгсөн. За тэрээр Кай пен гинэ. Хэрэг гарсан 5 сарын 12-ны өдөр уулзгаар тохиролцсон. За гэвч Кай нилээн орой болтол юусоо утсаа авахгүй байж байгаад тэгээ холбогдсон. Тэгээд энэ пен бүсгүй нь Кайын байгаа газараас нь очиж аваад за тэгээ өөр газарт хүргэж өгсөн. Тэгээд энэ бүсгүй хэлж байгаагаар тухайн өдөр түүний царай бол нэг л биш буюу нилээн бараан байсан. За тэгээ салхаас өмнө пен лимчин хамт зураг авахулсан. Тэгээ зураач гэсэн цагдаад өгсөн байдаг. За тэгээ зургийг харах нэ Кай үсээ тайрцсан. Өсөө бүр ингээд халимг болгоцсон. Тэгээ нүүрэн дээр шивээс хилэгдсэн буюу ерөөсөө танихын аргагүй өөрчлөлтсөн байсан өөрийгөө. Тэгэхээр хүмүүсийн нүдэнд хоногчсон Кай бол дүр төрхөө тэр чигээр нь өөрчлөлтсөн байсан гэсэн үг. За ингээд хэрэг гарснаас хойш 4 хоногийн дараа 5 сарын 16-ны өдөр Филадельфия байх Starbucks сэжигтэн Кай явж байна гэх дуудлага цагдаа нарт ирснээр Кай баригдсан. За түүнийг хэлж байгаагаар яг хэрэг гардгууд юу болсон юм бэ гэдгийг тайлбарласан. За энэ өмгөөлөгч Жозефтэй Нью-Йоркийн нөгөө Times Square байгаа шүү дээ. Тэрний ойролцоо санамсаргүй байдлаар таарсан гинэ. Хохирогч өөрөө Кай дээр ирээд чи төөрөө юу гэж асуусан. За өөрөө бол түрүүлж яриа үзсэн гэсэн. За ингээд ярилцж байгаад хоёулаа нэг чиглэлд буюу Нью-Жерси рүү явж байгааг мэдсэн. За ингээд хамтдаа Нью-Жерси рүү хөдөлцгөөсөн. Тэгээ хохирогч Жозеф түнд нэлээ урайлахаа хандаад чи манай гэрт хонголж болно шүү гэсэн саналыг тавиад за ингээд тэд унтахаас өмнө шар айраг уугаад хувааж уугаад ингээд унтцгаасан. За тэгээ маргааш өглөө болсон. Тэгээ өөрийн сошиал хаягтаа оруулсан шиг үйл явдал болсон гэж байгаа. Ерөнхийдөө өөрийгөө хүчрхийлд өртсөн буюу тэр нүүр аманд байгаадсан одоо үрийн шингэл болж таарч байгаа юм л да. За гэвч Жозефд юу ч хэлээгүй тэр өдрөө тэг би хүчрхийлд өртсөн юм уу чи намайг хүчрхийлсэн юм уу гэсэн нэг тиймэрхүү мөрөөсөө яриаггүй тэгээ хамтдаа инэмсэглээд одоо галтрын бодол руу явцгаасан. За тэгэн Жозеф энэ жуулчин залууд галтрын тасалбар худалдаж авч өгөөд за ингээд хэврэлдээд салсан. Тэгсэн удалгүй дахиад одоо хоноглох газар хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд Кай эргээд энэ Жозеф гэдэг залуу руу холбогдоод би танад холж болох уу гэдэг ингээд дахиад гэрэл унагдсан. За дахин Жозефийн гэрт хонохоор очисон өдрөө бас л дахиад ингээд шар айраг ууцгаасан. Уугаад ингээд удалгүй Кай ухаанаас самураад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь энэ өмгөөлөгч Жозеф түүний өмдийг тайлжсан гинэ. За ингээд үүнд уур нь хүрсэн Кай шуудхан Жозеф руу дайрч цохиж агаад гэрээс нь гараад ингээд явцсан. За энэ хүртэл сонсвол одоо аргагүй хамгаалт байсан бахаа гэж бодогдож магадгүй. Гэвч Жозефийн одоо үхэлд хүргэх хэмжээний бүр маш айхтар гэмтэл авсан гэдэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр ил болсон. За Жозеф бүтэн биеийн тэр чигээрээ гэмтэлтэй хүзүү хавраг гээд маш олон яснууд нь хугарч гэмтсэн. За энэ чихэн бүр баг ингээд толгооноосоо ингээд салах хэмжээний гэмтээц байсан гэж байгаа. За мөн гэрээс нь цустай гутлын мөр олдсон. Тэгэхээр энийг бол ерөөсөө хохирогчийг дэвсэлсэн байх магадaltaй гэж үзээд байгаа юм байна. Тэгэхээр яаж ч харсан аргагүй хамгаалт гэж харахад хэцүү. Дээрээс нь Кай өөрийгөө хүчрхийлд өртсөн гэж байгаа боловч ямар нэгэн шарх сорог бол байхгүй. Тэгээ эхний өдрөө хүчрхийлд өртсөн хүн хамтдаа галтрын бодол руу очиод инээмсэглээ бие бинийгээ тэрсэн байгаа. За тэгээд камерт бууснаас камер тэр одоо тэр бичлэг нь маш тодорхой үлдсэн. Тэгээ дээрээс нь хүчрхийлд өртсөн бол дахиад тэр хүний гэрт очих хонох бас ямар шаардлага вэ? Тэгсэн дахиад тэр хүний гэрт очиод хончиж байгаа. За тэгээ энэ бол ерөөхдөө нэлээд сэжигтэй болж таарч байгаа юм л та. За ингээд дээрэс нь хохирогч Жозефийн танилуд за хохирогч бол ерөөсөө тэгээ хүн амтнд дээрлэхээр юм хүн бол байгаагүй маш ээлдэг тусч те бусдыг гэмтэх юм хүн бол байгаагүй гэж хэлсэн байдаг. За тэгээд Каин мэдүүлэг дээр өгсөн хүн бол босчраад үг хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр Каин мэдүүлэг бол би бараг те одоо хүчрхийлд өртөөд ингээд өөрийгөө аврах гэж оролцсон гэж тайлбарлаад. Гэтэл нөгөө талаараа хохирч бол маш гэмтэл авцсан байгаад идэг. За ингээд уг хэргийн шүүх хурал тун урт хугацаанд үргэлжилсэн. За эцэст нь хэрэгтэн Кайд хүн амны хэрэг үйлдэлснийг хүлээн зөвшөөрөөд шүүхээс 57 жилийн хорхол оноосон байдаг. Зарим Кай одоо хүртэл өөрийгөө хүчрхийлд өртсөн хэмээн зүтгэсээр байгаа.
Тэгтээ сони тий. Хэрвээ өртсөн бол нэрээ ахаа тийш очиж явах ямар хэрэггүй. Сэтгцийн өөрчлөлтгүүлээс юм бахтай энэ хүн. Тэг болохоор сэтгцийн өөрчлөлтөөс юм болоо гэж бодлоо. Тийм Орж юм уу? гараал нэг зүгээр болоод нэг сүн үйлчлэх гэсэн. Тийм, ер нь бол жоохон нэг юм огцом ууртай төрлийн хүн болоо даа л гэж ажиглагдсан шүү. Нэг бол тэгцэн байна гэж төсөөлөд алаач юу. Өөрөө босч ирсэн. Өөрөө бол яг сайн өглөө санахгүйсэн гэж байна шүү. Тэгээ босч ирсэн чи ингээд амандаг сони амандаг та юм шингэн зөвлөнөр аманд ингээд байсан ингээд. Тэгээ баттай бол биш юм байна. баттай биш нас урсан хүн бол бас үг хэлэх боломжгүй шүү. Тэгэхээр шүүхийн талаас бол зөвхөн Кай ярьж байгаа мэдүүлэг дээр үндэслэхэд жоохон өрөөсгөл буюу шүүхийн эмнэлгийн дүгнэлт маань те маш хэрцгий байдлаар амнасаа алдсан байна буюу өс хонцонтой хүн амьсан хүрсэн байж магадгүй шүү дээ мэдсэн шүү дээ. Ямар ч хяналтгүй болт юм байна те уурлахаар. Хүн амны хэрэг үйлдсэн гэдэг нэлээд зөвшөөрч байгаа. За тэгээд 57 жилийн хорихол аваад одоо л шоронд хоригдож байгаа хэрэг нэ. За Батцуурын эргүүд игнэ өвчин минь дээ манай хоёроо гоё шүү та хоёр өнөөдөр миний төрсөн өдөрч та хоёроо сонсоод хөвтөж байна гэсэн байна. За төрсөн өдрийн минь төргий. Төрсөн өдрийн минь төргийа Батцуурын эргүүдээ. За үргэлжлүүлэн дараагийнхаа хэрэг рүү орё те. Би бүр ингээд 2 жил хийх гэмт хэрэг ярихдаа энэ шиг ингээд догтлсонгөө. Бүр өөр ингээд яримаар санагдаад үнэхээр сонирхолтой санагдаад болдгоо. Хөсний алуурч нь алуурчин. Тэгтээ дандаа тийм гэдэг мапихник гэдэг ч юм уу тийм гэмт хэрэгтнүүдийг хүнөдөг. Алуурчин гэх надад бүр сонир санагдаад. За юм Орсын гэмт хэрэгтэн байгаа. За Курганы Терминатор гэдэг юм хочтой Саша Македонский гэдэг юм хочтой Александр Сергеевич Солоник гэдэг нэртэй юм билээ. Тэгээд яг 1990-ад оны эрүүгийн элементүүдийн шүтэн байсан бүр. Оросын түүхэнд их номер 1 мэрэгжлийн хөсний алуурчин байсан гэж ярьд юм билээ. За тэгээд тухайн үеийн Оросын нийгэмд чухал байр суурийг эзэлж байсан олон тооны улс төрч энэ нь болохоор дандаа бохир улс төрчд байсан. Бизнесмен, гэмт бүлэглэлийн толгойлогчдын амь насанд нь халдсан хэрэгүүдийг үйлдсэн гэдэг нь бүр тогтоогдсон байдаг. Гэтэ юу юм бэлээ шүү. Нэг талдаа Оросын нэг түүхэнд их номер 1 алуурчин гэдэг нь бол яг харьцангуй ойлголт гэсэн үг л дээ. Зарим нь мэддэггүй маш олон тийм хөлсний алуурчд байдаг. Тэгэхээр энэ түүхэнд нэр нь ил болоогүй маш олон мэрэгжлийн алуурчд байдаг. За тухайлбал мэрэгжлийн тагнуулч Богдан Сташинский гэх мэт хүмүүсээс багчдаг юм билээ. За тэгвэл энэ хий юм бэ те? Яагаад хөлсний алуурч хийдэг юм? Яагаад юм алдартай болцсон юм бэ? Энэ талаар. За Александр Солоник Курган хотод 1960 онд төрсөн. За хүүхэд байхасаа л чөлөөт бүх галт зэвсгийг бүр маш ихээр сонирхдаг байсан маа. За хүүхдүүч нэг сонирхон энэ болохоор бүр мэрэгжлийн төвшөнийг сонирхдаг байсан юм билээ л дээ. За тэгээ залуу наснда болохоор Курганы гэмт хэргийн байгууллагын удирдагчдын нэг болох Андрей Кологовт нэг хуршид ингээд буюу ойролцоо ингээд амьдардаг байсан юм билээ. Хуршин одоо юу гэмт хэргийн тоглоомч байсан гэсэн. За тэгээ Солоник Кологовнаар найзууд байсан. За Александрыг энэ нь болохоор ирээдүйд гэмт хэвлүүлэлд эсэх болсон шалтгааны бас нэг томоохон хэсэг нэ гэж явд юм байна. Ингээд сургуулаа төгсөөд Солоник зөвлөлтийн айрам талбаасан. За тэгээд Герман дахь зөвлөлтийн цэргийн бүлгийн нэг хэсэг болох танкын ангид томрогдсон ба бүр. Ингээд зөвлөлтийн айрмын танкын ангид хугацаа цэргийн албаа хаагаад цэрэгт байх хугацаанд болохоор буудлагын спортоор нь хичээлжсэн. Сонгомол бүхийн төлөөр хичээлжсэн ба. Ингээд удалгүй цэргээс халагдсныхаа дараа болохоор Георгийн хотын цагдаагийн хилцээний дээд сургуульд эсэж орсон. Одоо манайхаар цагдаагийн ахтай орсон боловч 6 сарын дараа болохоор түүнийг цагдаагийн албан тушаалын цолыг нь гутаасан хэрэгээр сургуулаас нь хөөсөн. За ингээд сургуулаас хөөгцсөн учраас юу хийх вэ гэж явж байгаад оршихуулийн газар туслах ажилд орсон ба. За тэнд ажилдах хугацаанд болохоор Курганы гэмт бүлэглэлийн гишүүд болох нэлийн зартай гэмт бүлэглэлийн гишүүд байсан л да. Коликов, Нилебин, Игнатов, Зелин нартай танилцсан ба. Ингээд Курган руу буцаж ирээд одоо тэр оршуулгын газар ажилладаг байх та. Гэрэлсэн маам л да. Гэрлээд эхнэр нь охин төрүүлсэн боловч эцэст нь тэд удаан амьдраагүй ингээд салсан маа. За эхнийхээ эхнэрээс салсныхаа дараа болохоор Солоник хүүтэй байсан. Одоо дагвар хүүхдтэй тийм ээ. Өөр эмэгтэйтэй бас ахаад гэрэлсэн. За ингээд 1987 он хүртэл намжим ингэж амьдарч байгаад хүчингийн эрхт буруутгагдсан байдгийг. Ингээд 8 жилийн хорихол авсан. Гэхдээ энэ Солоникийг болохоор гин буруугүй гэж мэдүүлсэн шүүх хурлын гэрчүүдийн нэг нь Андрей Коликов буюу гэмт хэрэгтнүүдийн нэг байсан. За ингээд 8 жилийн хорихол авах нь тодорхой болоод шүүхийн шийдвэр гараад шүүхээсээ шорнолоо авч явна штэ. Шорнолоо авахаас өмнө ганц юм гуйс юм байна л да. Явахаас өмнө за би их нэртэйг нэг хэдхэн минут уулзчаа. Тэгээ би явъя гэж гуйсан маа. За ингээд сүүлийн хүсэлтнээс учраас хүсэлтийг нь зөвшөөрөөд их нэртэй нь уулзуулах гад тэр байрлал 2 давхар руу ингээд гаргасан чинь саллах ёс гүйцэтгэх үеэрээ Солоник байрлагын 2 давхраас үсрээ цонхор гараад цугтаачихсан. Одоо ерөнхийдөө шорнол яваагүй. Тэгэхдээ хэдэн сарын дараа түүнийг Курганы хойд зүгээс 190 км-ийн зайд баривчлаад шоронд аваадсан баа.
За шоронд ороход нэлийн болж исэн. Юу болж исэн гэхээр нөгөө цэргийн алба хааж исэн тийм ээ бэлтгэгдсэн. За дээрээс нь цагдаад бэлтжижсэн, сургаж исэн учраас эхлээд нь ганцаар ингээд хорьсон дээр юм байна. Энэ маш аюултай хүн гэж үзчихсэн боловч дараа нь бусад хоригдлуудын донд хорих халаа идэлхээр шилжүүлсэн байна. За тэгээд яагаад тэгэхээр Солоник цагдаад ажиллаж байсан бусад хоригдлуудад мэдэгдэхэд ерөөдөө түүнийг үхэлд хүрэх байсан. Нөгөө дотроо гэмт хэрэгтнүүд зөндөө байгаа шүү дээ. Ийм асуудал байсан юм байлээ. За тэгээд шоронд цуу яриаг гарсан. Цуу яриагаар болохоор яасан гэдгсэн чинь нэг удаа 12 хоригдол өөрлөнд дайрсан байгаа. Нэрж одоо алхаар завцсан. Тэр 12 хоригдлоос өөрийгөө хамгаалж чадсан учраас хоригдлуудынхаа дунд маш том хүндэтгэлийг хүлээсэн буюу ер нь хүн ойртож байгаа байсан байгаа. За ингээ 2 жил шоронд суусныхаа эцэст дахиад орхосон байна. За орхосныхаа дараа Солоник курган руу буцаж очиод орон нутгийн гэмт хэргийн одоо тэр гэмт бүлэглэлд ийсээд ерөнхийдөө би эргэлт буцалтгүйгээр 2 жилийн хугацаанд өөрийгөө шоронд бас нэлийн бэлтгэсэн байсан юм шиг. Алуурчин ажилд орсон. За анхных нь байн хэн байсан гэсэн чинь өрсөлдөгч байгууллагын удирдагч буюу 1990 онд Жимэнд алагдсан байдаг. Тэр гэмт бүлэглэлийн толгойлогчийг бас хөнөөцсөн гэсэн үг л дээ. За энэ цохилтын дараа болохоор Солоник курганы байгууллагын бусад гишүүдийн хамт ажил ахаар Москвад очисон буюу мэргэжлийн алгуурчдын баг бүрдүүлээд хөлсөөр хэнийг алуулах вэ гэж дараагийн захиалга хайж гэлсэн байна. За ингээ 92 онд болохоор Солоник Оросын хуулийн хулгайч буюу одоо нөгөө төрийн ийм хуулийг одоо завшруулдаг тий өөрт ашигтайгаар эргүүлдэг. Энэ Виктор Никифоровыг хүнөөгөөд тэгээ 6 сарын дараа болохоор Оросын нэг чухал мафийн боссыг бас ингээ хүнөөцсөн байна. За энэ удаа тохирогч нь ахаад хуулийн хулгайч Валерий Дулагац байсан байгаа юм л да. Тэгээд айгуу сонин нь би хамгаалагчтай маш олон хамгаалагчтайгаа ингээ явж исэн ч гэсэндээ хөл хөдлөхтэй шүнийн цэнгэний газарт буудаад амнасыг хөнөөцсөн байдаг. Тэгэхээр одоо тэр завсарт зайгаар нэлээд л гараад ирдэг байсан юм шиг байна. За ингээ 94 онд болохоор одоо Солоникийн нэр нь энд тэнтгүү цуураад чихсэн л дээ. Ер нь гэмт хэргийн бүлүүлүүдийн толгойлогчийн нагандаг нэг юм хөсний алуурчин гараад ирсэн юм байна гэж ирсэн. За тэгсэн чинь 94 онд Оросын нэг танхаарагч түүнээс сүрдүүлж мөнгө авахыг завцсан гэсэн мэдээлэл гарч ирсэн буюу чи одоо баг юу юм бэ те энд дэ тэдэн төрөг авчраа гэж тэг хоорондоо уцаар ярьсан ба. За тэгсэн чинь түүнийг нь уцаар ярингууд нь хоолоогоор нь таньсан буюу түүний Оросын хамгийн хүчрхэг мафийн этгээдүүдийн нэг болох Отори Квантришвили гэдгийг шууд болоод сонсоод мэдсэн ба. За тэгээд Солоник болохоор мэдээж мөнгө өгөх боломжгүй байсан учраас хэдэн 7 хоногийн дараа түүнийг угшаа авах зорилгоор аль хэдийн хөнөөч гисэн. За гисэн хэдэж гисэндээ энэ хэргийн ард болохоор одоо Солониктой холбоогүй бүлэглэлийн өөр бүлэглэлийн бусад гишүүд нь 2008 онд энэ гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчийн амиг хөнөөс зэрэгээр яаш идэгсэн байдаг. За яг энэ үед болохоор Солоник Оросын холбооны усыг гэмт хэргийн ертөнц хууль сахиулах байгууллагын дунд маш нэр хүндтэй болсон байсан. Номер 1 гэмт хэрэгтэн буюу хаа очисон газар цагдаагийн байгууллага үүдэн энэ одоо Солоникийн зураг нэгэд үлгөөтэй буюу 90 сурвалжилж байна гэж байдаг байсан юм л да. Ингээд хууль сахиулахын түнд одоо онцгой анхаарал тавиад түүнийг барих гэж хит хит одоо орлого хийсэн байдаг. За ингээд 90 он босоо 90 оны өвөл болохоор Солоник хуурамч жижиг баримтаар Москвагийн ойролцоох нэг жижиг Кэн суурьнд сууршаад Москва хотод өөрийнхөө байнгын цус дайрдлыг эхлүүлээд буюу ерөөхдөө нөгөө хөлсний аллахуудаа хийж гисэн юм л да. Ингээд тэр нь болохоор Оросын гэмт хэргийн ертөнцөнд Саша Македонский гэдэг очоор алдаршиж эхэлсэн. Яагаад тэгэхээр энэ нь учиртай юм байна л да. Эрүүгийн элементүүдийн дунд болохоор Македон маягийн буудалт гэдэг юмар алдарсан байсан. За энэ одоо монголоор тайлбал хоёр гартаа ямар ч төрлийн баруун зүүн хоёр гартаа ямар ч төрлийн буу зэрэг бариад гайхалтай мэрэгэн бууддаг гэсэн гинэ. Чүтэг хэцүү үстэй. Баруунаараа бууддаг гэж үлээ. За зүүнээрээ бууддаг гэж үлээ. Гэтэ мань хүний бодлоор хоёр гараараа бариад хойлонгоор буудаж чаддаг байсан. Гэтэ байга ондог буюу мэрэгэн бууддаг байсан юм байна л да. Ийм учраас ингэж очтой болсон юм байна. За хожим Солоник баригдсныхаа дараа 20 гаруй аллага үйлснээ хүлээсэн байдаг. За энэ дотор хин нэг одоо хөнөөцсөн бэ гэсэн чинь алдартай мафийн толгойлогч байсан Япончиг очоод Васильевич Иванковын хүүд Калина очоод Виктор Никифоров Бауны гэмт бүлэглэлийн толгойлогч Голобос очоод Валерий Дулагач түүний баруун гар байсан Бобон очоод Владиславович Ванер нарын ялахыг үйлцсэн гэдэг хүлээн зөвшөөрсөн байдаг. За ингээд Солоникийг Москва хотын нэг барааны зах дээр баримтлах ажиллагаа явагдсан байдаг. За энэ болохоор цагдаагийн ажилтан хамгаалагч нар алагдсан харин өөрөө болохоор бөөрөндөө буудуулаад шархсан юм байлээ. Ингээд эмнэлэгт хүрэгдээд байцаагдаж байхдаа энэ хэрэгүүдээ одоо би ийм хүмүүсийг хөнөөсөн гэдгийг хүлээсэн байдаг. За яг энэ үед юу болсон гэсэн нэлээд том буудалцсан болсон. Солоник ийм гинжиг хэлхээтэй хашаад авах гэж хагаад бөөрөндөө буудуулаад 7 офицерыг өөрөө хөнөөцсөн байсан. Хэргийн газар дээсэн цагдаа нар хэлэхтэй болохоор Солоник маш хурдан гүйжсэн. Тэг мөрөн дээгүүрээ эргэж хараа буудаад байсан гэж байгаа. Ингээ буудаад ахт нь тэд байгаа онож чадахгүй гэж итгэжсэн. Гэтэл буудсан болгонд байгаа онох
онохоор барах уу 7 оны амнаас үнэцсэн байсан. Яаж мөрөн дээгүүр Амар газ. Тийм гүүж байгаа шүү дээ энэ хүн чинь. Тэгээ харин цагдаа нар нь энэ хүн онохгүй дэ гэж бодож байсан чинь айл эдийн 7 оны амнаас үнэцсэн байсан. Ингээл чаа. За тэгээд эндээсээ баригдаад Матроская Тишина хэмээх Оросын даяар алдартай шоронд хоригдохоор ажигдсан буюу одоо манай чангийн чанга дэглэмтэй юм шорон байгаа юм л да. За энэ ял хэдэлж байх хугацаанд өөрийнхөө аюулгүй байдлын төлөө маш их санаа зовж ирсэн. Ягаад тэгэхээр нөгөө тийш шоронд орохоор цагдаа нар болон эрүүгийн элементүүдийн аль аль нь түүнээс алагдсан нөхдийнхөө өшөөг авах боломжтой байсан. Түүнийг бол ер нь яаж иж байгаа алхан тодорхой байсан л да. За тэгээ бодож жагаад 95 оны 7 сарын 5-нд энэ шоронгоос орхисон. Бүр ингээд чанга дэглэмтэй түүхэнд тийм байдгүй юм байна. Тэгсэн чинь энэ Тишина гэдэг гяндан байгуулагдсанаас хойш 100 орчим жилийн түүхэнд их цорын ганц тохиолдол гинэ. Өмнө нь ч оргож байгаагүй хойштой ч юмдээсгүй оргож байгаа. Тэгэхээр ер нь бол маш чанга хатуу дэглэмтэй шоронгоос л оргосон байна шүү дээ. Яг үнэ. За яаж оргосныг хэлж өгнө. За хамтраач танилцуулъя. Автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатах 22 жилийн туршлагатай анхдагч авторадиатор сервис. Тэгэхээр 2003 оноос авторадиаторын төрөлцсөн цэцүүрийн тагнан үйл ажиллагаа эхлүүлсэн. 2006 оноос радиаторын төрөлцсөн худалдаа, радиаторын дээд доод банк солих, шинээр хийх, парны радиатор худалдаа засвар, эйр кондишн цэнэглэх зэрэг үйлчлэгийг үзүүлж байгаа. За эднийг бол анхдагч төрөлцсөн дээр нь гэр бүлэрээ буюу одоо 3 үед амжиг хийж байгаа юм байлээ. За Монголын нөхцөл шалгагдсан үнэн боломжийн баталгаатай шинэ радиаторууд. За тэгээ радиаторын банк солих нь шинэ радиатор худалдаж авснаас хямд болдог гинэ. Тэгээд даваа талаас нь дурдах юм бол маш түргэн шурхаа нэгэн зэрэг 6 засварч ингээ зэрэг ажиллаа авчдаг. Барааны нөөц сайтай буюу сонголт сайтай байхгүй гэдэг бол бараг хэлэхгүй гэж байгаа. За тэгээд зогсоол сайтай хот дотор болон хөдөө нутгийн унаанд мопедаар шуурхаа ингээ хүрэгдчихдэг байл. Яг үнэ яаралтай хэрэгтэй бол тийм ээ. За хоёр салбар байгаа. Эхнийхэн салбар сансраас дайраа хөрөөргээд 300 м-т байрлаж байна. Хоёр дахь салбар нь хууч 22-ын давчаа Мак компани хажууд төв замдаа байрлаж байгаа хнэ. Тэгээ холбогдох утасны дугаар нь 8000 2000 99-6 2000 гэсэн дугаараад байна. За сошиал аяг нь болохоор Авторадиатор Монголиа, Авторадиатор Цэг юм ингээд хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамт ажилласан автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатах 22 жилийн туршлагатай анхдагч Авторадиатор сервис. Ажиллаа. За ингээд хэрэгээ өргөжлүүлээ тийм ээ. За ингээд шоронгоос яаж оргосон юм бэ гэдгсэн чинь 100 орчим жилийн түүхэнд гээд байгаа байхгүй юу? Огтөө байхгүй гэдэг жаа. Тэгэхээр өөрийнх нь нөгөө нэг араас нь хөөхийг саатуулахын тулд орныхоо хүнжил дор манекен тавьсан. Хүн шиг юм манекен тавиад орой болгон ингээд шалгаж байгаа штеп. Хүн өвтөж байгаа юм шиг тавингуудаа шоронгийн дээвэр дээрээс авирах хэрэгслийг нь ашиглаад зүхтаасан буюу 2 жилийн хугацаанд яаж зүхтаах вэ гэдгийг судалсан байсан гэсэн. За энэ удаад бол Солоникийн нэр нүүр царай нь их баригчдад болон олон нийтэд танигдсан байсан учраас Оросын холбооны улсад нуугдах газар тун цөөхөн байсан. Гэхдээ дахиж баригдалгүйгээр Орос руу галхалцсан. За ер нь бол гайхалтай авиаслаг мэрэгэн бууж байсан төдөө төрөл бүрийн зэвсгийг гарамгаа эзэмсэн байсан түүний үйлдэл аллахуудаас нь шууд харагддаг гинэ. За тухайлбал Калашников гэдэг буудаг штэ автомат. Ийм автомат бууг болохоор дундын зайнаас урт ээлжээр галаар нэг бүтэн дайд сумаар галлахад бүх сум нь байндаа туссан байсан буюу яг л нэг газар хонжсэн. Туссан байсныг шүүх хэмнэлийн шинжээч нар тогтоож байсан. Тэгэхээр айхтар мэрэгэн боддог байсан юм шиг байна. За тэгээд түүний хамгийн дуртай зэвсэг нь юу байсан гэдгсэн чинь Австрийн Клок 17 гэдэг буу байсан юм билээ. За ингээд 95 оны 8 сард Солоник Грек рүү Владимир Кисов хэмээх нэрээр зүхтан гарсан байна. Тэндээ Оросын нэртэй загвар өмсөгч Светлана Котоватай хамтран амьдрах болсон байна л да. Ингээд бүр 1995 онд болохоор Орос болон Грекийн тусгай албанд түүний апинд бүгж байгааг мэдчихсэн юм билээ л дээ. Гэхдээ Оросын талын одоо удаа дараагийн хүсэлтийг Грекийн тал огт хоош хилцэг юм билээ. Танаад ингээд алдартай юм одоо цуудаа тий хүсний алуурчин байгаад байна. Энийг ингээд бариад авчмаар байна гэхтэн Грек юус тоогоогүй юм билээ л дээ. Ер нь хамгаалал нууж байсан байж болцсохгүй гэсэн таамаглал байт юм билээ. За тэгээ Грекийн сөрөг тагнуулгын хувьд болохоор Афинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Оросын гэмт бүлэглүүдийн талаарх мэдээллүүдийг түүгээр дамжуулан олж авах сонирхолтой байсан. Үүсэнд ашигтайгаар эргүүлэх гэсэн учраас эрүүгийн элементүүд болон Оросын тагнуулын албанаас нууж байсан байж болно гэж үздэг юм билээ. Тэрнээс бол аль ижил бариад өгч байсан. За тэгээ түүнчлэн Солоник өөрийн хамтран зүтгэгч болох Коликов, Нилибин, за Игнатов нарыг Грект урахаар ууланд төлөвлөж исэн юм билээ. Гэхдээ 1997 оны 2 сарын 2-ны өдөр Афинаас холгүй хурдны замын хажуугаас түүний цогц солдсон. Алдартай алуурчин юм аа. За тэгээд нөгөө нэг Оросын алдартай загвар өмсгчтэй өргөж байгаа гэдэгчээсэн шүү дээ. Түүний найз бүсгүйн цогцыг хэсэг хэсгээр нь мөчлөөд маш том чумдаанд хийгээд булцсан байхыг нь олсон байдаг. Тэгэхээр алуулсан болж таарад байна. За үхлийн ясын гэдгсэн чинь 1997 оны 1 сарын 31-нд болохоор Оросын алуурчин Александр Постовалов Сашас солдот гэдэг бас хөлсний алуурчин.
Солоникийг вилад Солоникийг боомлж хөнөөсөн гэж үздэг алсан гэж ярьдаг. Тэгэхээр хөлсний алуурчин хөнөөцсөн гэсэн үг. За ингээ 97 оны 2 дугаар сард Грекийн сонинуудад болохоор Афинаас 15 миль илүү 24 км-ийн зайд Оросын Мапийн босс юм уу нэг бол гэмт хэргийн бүлэглэлийн нэг гишүүн нас барсан байдалтай олдлоо гэсэн нийтлэлүүд араас гарч ирсэн байна. За тэгээ Мапийнхан цогцоос олсон ч гэсэндээ Мапийнхан одоо тэр цогцыг нь уулан авцсан байна. Тэгсэн ч гэсэндээ ямар ч таних бичиг баримт өөрт нь юуж байгаагүй байсан учраас цагдаагийнхан одоо эрх баригчдад хүлээгээд өгсөн юм л да. Харин эрх баригчд болохоор цогцыг энэ Александр Солоник гэж тодорхойлсон байдаг. За хожим түүнийг болохоор Ореховын гимт бүлэглэгийн толгойлогч нар болох Андрей Пилов, Алексей Гусев, Александр Шарапов, Александр Постовалов нар устгасан болгон тогтоогдсон буюу бүлэг орнынтэй ингээ үүссэн ба. За тэгээ эдгээр болохоор бүгд баригдсан 22 жилийн хорих хялаар шийдэгдсэн байт юм байлээ. За ингээд Солоникийг алгацсны дараа болохоор түүний урд өмнө өмгөөлж байсан. Өмгөөлөгч нь буюу Валерий Карашев Афинд очоод хүүр хадгалах газар нууцаар нэвтрээд цогцыг нь харсан ба. Харсныхаа дараа энэ Солоник биш байна гэж мэдгдсэн ба. Тэгэхээр бүр энэ сони болно. Энд чинь жинхэнэ Солоник биш шүү дээ гэжсэн ба. За түүнийхэр бол нүүрний болон биеийн хэлбэр нь огт өөр байна гэж дүгнсэн ба. За түүнчлэн бүр их сонирхолтой юм. Солоникийн ээж нь цогцыг нь үзчихэд оршуулганд нь ч орохгүйгээр шууд буцаад нисчихсэн. Тэгэхээр биш байсан юм шүү. Ээж нь тэгж ингэдэг чинь. Ээж нь хүүгээд амгүй. Найз бүсгүй яасан бол үнэцэн шүү дээ. Тэр мөн л үсэн юм байна. Тийм. Ээж нь бол биш найз бүсгүй нь бол мөн бол таарсан. Тэгээд ээж нь харчаад очингуудаа шууд ингээ буцаад нисээ явуулсан. Энэ нэлийн сэжигтэй юм байлаа. За тэгээд ч түүний ээж дүүх охин хоёр нь нэрээ солилцоогоод кургаанаас нүүснээс хойш хинж тэднийг олж чадаагүй буюу энэ цогцыг нь харж чадвар шууд алхуулсан. Тэгэхээр сонирн байгааз. Тэгээд түүнчлэн зард гарсан эрүүгийн элемент за Владимир Татеренков түүнийг амьд байна гэдгийг бүр бурхны нэрийг барьж ангаалсан байдаг. Би таарсан наад хүн чи амьд байна гэж мэдэгдээд нэлийн шуугаан дэгдээсэн байдаг юм билээ. За ингээ Александр Солоникийг Афины 3 дугаар оршуулгын газрын 28 дугаар хэсгийн 329 дугаар дугаартаа булшинд оршуулсан боловч олон жилийн туршдаа түүний булшиг хинч эргэж тойроогүй. Чүтээ ээж мэж гэр бүлийнх нь бол ирмээр дээ. Ирэхгүй байгааз тойроогүй учраас Грекийн хуулийн дагуу устгасан. За тэгээд цогцсны үлдэгдлийг нийтийн булшинд хийсэн гэж ярьсгаад юм билээ. Зарим түүнийг болохоор түүний цогцыг гүчлээр түлж ингээд хайлуулж устгасан гэж яригддаг. За юутай ч гэсэн булшинд нь үнэхээр түүний цогц байсан эсгийг шинжилэн тогтоох ямар ч аргагүй болох ч гэсэн ерөөсөө. За тэгээ хамгийн гайхалтай нь энэ одоо хүртэл эргэлзээтэй байдаг буюу за түүнчлэн Солоникийг аллах болон аллах нь бол зориуд нөгөө зохиосон хуурамч жүжиг гэж үздэг юм билээ. Яг тэгэхээр түүнийг Билия Стрила хэмээх улсын маш нууц тусгай бүлэгт ажилладаг гэж болцсошгүй гэсэн таамаглал гардаг. Тэгэхээр энэ тусгай бүр одоо улсын тусгай нууц бүлэг учраас ийм нөгөө жүжиг зохиогоод үцэн юм шиг болгоод орсрог болгоцсон юм шиг байгаа юм. За энэ тусгай бүлэг нь хууль ёсны арга замаар эрүүгөө хариуцлах хүлээлгэх ямар ч боломж байхгүй тийм ээ дийлэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл хизээж баривчилж шүүхээр хэргийг шийдвэрлэх боломжгүй он аюултай гэмт хэрэгтнүүд, эрүүгийн элементүүд, гэмт бүлэглэлийн болон Мапийн толгойлогч, улс төрч, бизнесмэнүүдийг устгах онцгой хэрэгтэй юм нууц байгуулах юм билээ. Тэгэхээр дандаа тийм хүмүүсийг гадаад байсан шүү дээ. Тийм байгууллага. Тэгэхээр бас байж болох таамаглал гэж үздэг юм байлээ. Учир нь Солоник бол тусгай бэлтгэл сургуулалт хийх огтхон шаардлагагүй ерөнхийдөө нөгөө төрөлхийн авиаслыг гайхамшигтай мэрхэн болж байсан гэж үздэг юм байна. Ер нь бол маш айхтар боддог байсан байна тий. Тэгэхээр ер нь бол амьд бас байх үлдсэн л байх маа. Одоо байж болох юм. Харин тий. Тий. Ер нь нууцсан тий нууц байдал. Тэгээ нөө Джон Викийг мэдж байгаа тий кино. Джон Вик энэс санаа авч кино байсан юм билээ. Тий. Тэгэхээр тэр чинь өхгүй ингээл амар будаад яваад идэг шүү дээ. Энэ нөхрөө санаа авсан юм билээ шүү дээ. Тэгэхээр их мундал боддог юм байж л дээ. Тий. Тэгээд одоо үхс юм уу? Үхээгүй. Эхний ёстой жиг учир битүүлгэн тий. Тийм баас тий. Бидгийн хамаагаар найз сүлгээ зугцсан юм болоо гэсэн найз сүлийнх нь цогц нь бол үнэн байсан юм шүү дээ. Найз бүсгүйг нь болохоор мөчлөөд чамдаамт хийгээд болцсон байсан. Мань хүний цогц болохоор ил байсан. Зам дээр. Тэгтээ царай нь одоо хараад бол танихгүй байна л та. Тий. Тэгээ шинжлэх боломжгүй хүчил мүчил хийгээд устгах нь гэхээр дахиж бол ямар ч сэжигтэй л байгаа. Надад хамгийн сэжигтэй санагдсан юм тэр ээж нь аахгүй. Тэ ээж нь ирж харчингуудаа юу ч хэлэхгүй явцсан. Ээжтэйгээ эсвэл тааруу харилцаатай байсан юм болов? Комментгүй тэр юм яг тэр тал дээр бол байхгүй. Тэгтэл ээж нь хүүгээ таних шүү дээ. Тэгээ ирж харчингуудаа явангуудаа хамгийн гол нь нутагтаа буцаж очиод нэр ус бүх юм солиод орсрог алгуулсан. Хинтэй ч холбоо байгаагүйгээр. Сони тий. Тийм тэгэхээр одоо бас усын ажиллагаа ч юм уу байдаг юм шиг үлээ. Тэгээд хит хитэн кино бас байдаг юм билээ дандаа юм одоо усны алуурчдын тухай. Тэгээ хамгийн алдартай нь Джон Вик усны алуурчин тухай юм байлээ. Тэгээд эндээсээ дамнуулаад
маш олон хөлсний ялуурчдын мэдээллийг цуглуулсан. Гэтэ хамгийн алдартай нь энэ Солоник гэж үг юм билээ. Тийм байна. За баярлалаа, энэ хүргээ нэвтрүүлэг өндөрлөе. Студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Аржинжуулангийн анхны ундрагаас авсааршаа хандгаатай чанчуулан мөн автомашины радиатор парк кондишны асуудлыг бидэнд даатах 22 жилийн туршлагатай анхдагч авто радиатор сервисэлээ. Үргэлжлүүлэн томчуудын шууд нэвтрүүлэг бол аван сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.